За та бүхэндээ өглөөний мэнд хүргье. За хэд хэдэн асуултууд байна. Яг уу ер нь байгалийн баялагийг тухайн орон нутагт нь бас илүү өгөөжтэй байх энэ чиг хандлагыг бол дэмжнэ. Ер нь тэгжээж бас орон нутагт байгаа иргэд илүү бас өгөөж авах хэрэгтэй. Гэхдээ энэ хуулийн дээр бас хэд хэдэн зүйлүүд байна л да. Одоо за нэгдүгээрт бүсийн хөгжлийн сан гэдэг дахиад нэг шинэ сан байгуулах болчлоо. Бид нэр чинь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан байгаа тийм. Тэгэхээр одоо дахиад бүсийн хөгжлийн сан гэд одоо газрын тостой аймагуудын за зүүн одоо 3-4 аймаг хамаарах уу тийм. Тэгэхээр одоо бусад бүсүүд дээр гэл эн чинь дахиад буцаад нэгдсэн бүсийн бодлого энэ дээр бас яг яаж уйлдахыг нь сайн харахгүй л байна л да. Тэгээ биднэрт дахиад нэмэлт сан байгуулах үнэндээ хэрэг байгаа юм уу? Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаараа хуваарлтууд нь явж болохгүй юм уу гэсэн нэг асуулт байна. За хоёрдугаарт энэ бас дахиад баялагын сангийн дахин хуваарлтыг энэ дээр хийх өөрчлөлтүүд орж ирээд байна л да. Тэгэхээр ер нь том зургаараа газрын хэвлэлийн баялаг гэж байгаа. Энэ дотор бол газрын тос орно, зис орно, алт орно. Ер нь газрын хэвлэлд олдож байгаа Монголын одоо баялаг. Тэр энэний хуваарлтыг бол нэгдсэн бодлогоор бид нар ер нь хийх ёстой л доо. За энэ дээр бол яг баялагын сангийн тухай хууль байгаа. Тэгэхээр зөвхөн газрын тос дээр нэг тусгай хуваарлт яваад бүсийн хөгжлийн сан байгуулад тэгээд бусад одоо аймагуд дээр тэгэхээр одоо яана гэсэн үг үү? Бусад бүсүүд дээр. За 3-дугаарт эн чинь бас төсөв рүү одоо шууд нөлөө үзүүлнэ л дээ. Энд дээр тэгэхээр төсөв рүү үзүүлэх тийм нөлөө судалгаа тооцоон дээр та нар юу гэж энэ дээр бас харсан болоо. Улсын төсөв дээр 25, баялагын сан дээр 35, орон нутгийн хөгжлийн сан дээр 10, дахиад бүсийн хөгжлийн сан гэж шинэ сан байгуулаад тийшээгээ 10, аймаг руу 10, сум руу ингээд 10 гэд хуваарлцж байгаа юм л да. Тэгэхээр уул нь яг иймэрхүү баялагын санд орж байгаа төсвийн томоохон хуваарлтууд дээр нэгдсэн бодлого баймаар байна л да. Яг засгийн газрын дээр юу гэж бодож байгаа юм? Яг ямар хуваарлтыг явна гэж харж байгаа юм? За тэгээ баялагын сан дээр бид нар энэ үндсэн хуулийн 6-гийн 2-ын хуваарлт бас ямар хэлбэрээр явах вэ? Тэрнээс биш газрын тосон дээр нэг тусдаа баялагын сангийн тухай хуулийн зохицуулалт. За зис алтан дээр тусдаа зохицуулалт гэж ер нь байхгүй шүү дээ. Газрын хэвлэлийн баялаг бол газрын тосн байна уу, алтан байна уу, зэсэн бүгд газрын хэвлэлийн баялаг байхгүй. Үндсэн хуулийн 6-гийн 2-ороо зохицуулагдах ёстой одоо ард түмний өмчин байна. Тэгэхээр энэ дээр тодорхой хариултаа аваад нэмж тодруулъя. За хууль санаачлагч Соронзон болдог шүү. За энэ эхлээд төсөв үзүүлэх нөлөөний талаар эхлээд ярья. Тэгэхээр энэ нөгөө хуваарлтыг хийхдээ газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс хуваарлт хийх гэж байгаа гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. Одоогийн ашигт малбарын нөөц ашигласны төлбөрөөс бол үндэсний баялагын сан руу хуваарлж байгаа. Газрын тосны нөөц ашигласны төлбөрийг бол үндэсний баялагын санд хуваарлахгүй байгаа асуудлыг мөн байгалийн хэрэг хуваарлахгүй байгааг одоо үндэсний баялагын санд хуваарлдаг болёо гэдэг ийм асуудал яригдж байгаа. За дээрэс нь болохоор бол ерөнхийдөө одоогийн байдлаар яг газрын тосны нөөц ашигласны төлбөр төлж байгаа орлого маань бол ойролцоогоор жилдээ нэг 30-аас 40 тэрбум төгрөгийн хооронд байдаг юм байна. За тэгэхээр одоо газрын тосны одоо талбайн үйл ажиллагаа явагдаж байгаа сумын одоо төсөвт бол 3 тэрбум төгрөг хуваарлтнаас одоогийн байдлаар гэсэн үг шүү дээ ойролцоогоор. За аймагт нь 3 тэрбум төгрөг, за бүсийн хөгжлийн санд 3 тэрбум төгрөг, за тэгээд орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3 тэрбум төгрөг хуваарлагдаад үлдсэн нь болохоор улсын төсөв рүү 25%, за үлдсэн нь болохоор үндэсний баялагын санд хуваарлагдана гэсэн ийм одоо томьёолоор бол одоо саналыг бэлдсэн гэдгийг та бүхэнд хэлье. За тэгээд газрын хэвлэлийн баялагын хуваарлт зөвхөн газрын тосны тусдаа явах нь зөв үү гэдэг асуудал. Угаасаа яг амнааттай холбоотой асуудал маань орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас бол явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ газрын тосыг зөвхөн одоо ингэснээр зүүн бүсийн аймагуудад давуу тал бий болох гэдэг юм уу асуудал яригдэж байна. Тэгэхээр энэ дээр бол ямар асуудал байдаг вэ гэхээр ер нь бол манай зүүн бүсийн ялангуяа энэ газрын тосны олборлолт хайгуул хийхтэй холбоотой асуудлууд дээр сумдууд дээр яг нөгөө тухайн сум орон нутагт нь бас ийм өр өгөөж нь харагдахгүй байдаг учраас сумын ард иргэд бас нэлээд эсэргүүцэлтэй байдаг. Гэтэл Монгол улс маань бол одоо газрын тосны одоо үйлдвэрээ барьж байдаг.
бензин шатгууныхаа одоо 50% өөрсдөө дотоодоос хангадаг болыг зорилт тавьж байгаа. Энэ ажлыг биелүүлэхэд бол бас энэ одоо хуулийн өөрчлөлт маань нэлээд одоо том хөшөөрөг болж өгнө гэж үзэж байгаа учраас бол энэ одоо саналыг оруулсан гэдгийг бол хэлье. За тэгээд Бадамсарын гишүүн бас дээрээс нэмээд сэний асуултуудаар нэмэх зүйлээ хэлчмээр байна. За хууль санаачлагч ажлын хэсгээс нэмэх үү? За Бадамсарын гишүүний микрофоныг нээе. Ер нь цаашдаа бол бүсчсэн хөгжлөд дэмжихийн тулд бас тодорхой юм зохицуултыг хийх зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь үндэсний баялагын санд ерөөсөө хөрөнгө энэ газрын тус байгалийн хийгээс орохгүй байгаа. Харин өнгөрсөн онд энэ засаг идэвхтэй ашигт малтамлаас амнаатын төлбөрөөс оруулдаг болох ийм хууль зохицуулт оруулсан. За өмнө бол хатуу ашигт малтамлаас ордог байсан. Тэгэхээр энэ үндэсний баялагын сангаас бол энэ нэгж төгрөг эндээс авахгүй харин энэ газрын тусны нөөцийн төлбөр, байгалийн нөөцийн төлбөрөөс үндэсний баялагын санд нэмж оруулдаг болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ салбар нь орхигдчиход байгаа. Хатуу ашигт малтмал болон засаг идэвхтэй нь үндэсний баялагын санд оруулдаг. Нөгөө үлдсэн одоо шингэн байгалийн одоо ашигт малтмал нь энд хамрагдахгүй байгаа. За ийм учраас энийг бол зохицуулахыг одоо зорьсон байгаа гэдэг бас Батнайрамд гишүүнд хариулъя. Баярлалаа. За энэ улсын хурлын бас дэгийн тухай хуулийн улбогдох заалтыг бас уншиж өгье гэж бодож байна. 35 дугаар зүйл дээр байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хилцэх хилцүүлэг явуулах тухай бүлэг байгаа. Энэний 35-ийн 8-6-ад гишүүд хууль санаачлагчаас асуулт асуух юм тэгтэй юм байна. Энэ хүрээндээ хууль санаачлагчийн зүгээс ажлын хэсэгт гэж нэр өгсөн бас ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуух ийм тэгтэй юм байна гэдгийг танилцуулъя. За Батнайрамд гишүүний микрофон. Тэгэхээр Бадамсарын гишүүнээ тантай санал нь байна. Нөөц ашигласны төлбөр газрын тосон дээр нөөц ашигласны төлбөр гэж. За бусд нь бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бид нар амнаат гэж ярьдаг. Яагаад гэх юм бол энэ ашигт малтмалын тухай хуулиар зохицуулаад газрын тос нь болохоор газрын төсний тухай хуулиар зохицуулагддаг тийм. Тэгэхээр энэ концептууд бүгдээрээ нэгдэх хэрэгтэй байна. Бүгдээрээ адилхан амнаат л гэсэн үг байхгүй юу? Бүгдээрээ адилхан амнаат. Тэгэхээр одоо ашигт малтмалын тухай хуулийн дээр ч гэсэн орон нутгийн хөгжлийн санал руу илүү хойролт орно гэд ороод ирж байгаа. Тэгэхээр энэ концептууд одоо та бүхний энэ газрын төсний нөөцлөчний төлбөрийг хойрлох концепт эдгээр бүгдээрээ нэгдэх хэрэгтэй байхгүй нэгдсэн бодлоготой байх хэрэгтэй. Энэ буцаад баялагын сантайгаа зөв уялдах хэрэгтэй. Үүгээрээ дамжаад хамгийн гол нь том утгаараа энэ баялагын сангийн үндсэн хуулийн 6-гийн 2 нь хамтдаа амилж явах хэрэгтэй. Тэгэхээр ингэхэд тэр дахиад бүсийн хөгжлийн сан гэж шинэ сан яг яагаад байгуулах гэдэг юм бэ? Шаардлага байгаа мó гэдэг асуугаад байгаа юм л. Тэгээ энэ хуваарлалт 30 25 35 10 10 гэсэн хуваарлалт яг ямар үндсэлтэй? За хууль санаачлагчаас хариулах уу? Сорон Замбал гишүүний микрофон нээж. За энэ газрын тосны нөөцлөлийн төлбөр, ашигт малтмалын нөөцлөлийн төлбөр хоёр адил ойлголттой гэхдээ бол би Батнайрамд гишүүнтэй санал нэг байна. Гэхдээ өнөөдрийн яг хуулийн өнөөдрийн зохицуулалтаар болохоор ч үндэсний баялагын санд зөвхөн амнаат нь л орж байгаа шүү дээ гэдгийг л түрүүн тайлбарч хэлсэн тийм ээ. За тэгээд дараагийн асуудал юу вэ нөхөр энэ бүсчилсэн хөгжлийн одоо үзэл баримтлалын дагуу бол одоо бид нар чинь за зүүн бүсийг гэхэд бол жишээлбэл тэргүүлэх чиглэл нь одоо түүхэн аялал жуулчлал те эрчимцэн одоо мал аж ахуй байна гэж заасан. Тэгсэн мөртлөө яг энэ чиглэлээр тодорхой одоо ажлууд хийхээр яг аль аймгийнх нь тодорхой төсвөөс гарах нь тодорхойгүй байдаг. Тийм учраас бол бүсчилсэн хөгжлийн хүрээнд бол одоо бүсийн аймагуд нь ярилцаа за манай тэргүүлэх чиглэл юм байна. Тэгэхээр энэ чиглэлийн одоо хөрөнгө оруулалтууд ийм чиглэлийн юмнууд хийхэд энэ сангаас гаргадаг байх зохицуулалттай байхаар бодож энэ саналыг бол гаргасан гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаар болохоор бол энэ тухайн сумдад очиж байгаа хөлбөр За тайлбараа бүрөө өгье. За 1 минут нэмж өгье. Сорон Замбал гишүүн. Яг бид бол бүгдээрээ мэдж байгаа. Манай ялангуяа энэ говийн бүсийн нэлээд хэдэн сумдын одоо төсвийн орлого бол жишээлбэл зарим сумынх бол жилийн 100 тэрбум төгрөг байдаг. За жилийн 200 тэрбум төгрөгийн ич одоо төсвтэй сум байна. Гэтэл одоо зарим аймгийн маань төсвийн хэмжээ бол нэг 20-30 тэрбум төгрөгтэй байдаг. Гэтэл одоо яг уулуурхаан одоо газрын тус одоо олборлол тайвал хийх ажиллагааг явагдаж байгаа тухайн одоо сум аймгийнх нь төсөв нь бас ингээд хангалттай байхгүй байгаамаа. Тийм учраас бол одоо энэ суманд нь 10%, за аймагт нь 10% гэдэг энэ саналуудыг оруулж ирж байгаамаа гэж хэлэх гэсэн.